соёл ертөнцөд оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Сайн өрхөн үзэгчтэй. Манай соёл кафе нэвтрүүлгийн ээлж дугаар Corporate Convention Center-аас 4 давхарт байдаг Chairman ресторанаас уламжлалсаар явагдах гэж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Лувсан Дандрын хангай, Оросын холбооны улстай эдийн засаг, дэд бүтц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. За энэ ийм хүнтэй бид нар өнөөдөр ярьцлага энэ хангай ветерийн хувьд бол багын найз нар ерөнхийдөө өнөөдөр хоёулаа зөвхөн одоо энэ Орос Монголын харилцаа гэхгүй манай хангай бол бас их олон талын тийм сонин хой хүн байдаг. Тэр утгаараа хоёулаа сайхан ярилцаж хөөрөлдөнө. Манай нэвтрүүлэг бол ба штэ тийм асуулт хариулт биш хангай. Харилцсан бие биентэйгээ ярьдаг ийм өөрөөр хэлбэл бич үзэл бол санал болоо жижигсэн уулзаад ингээд би нэг багын найз усраач чигээд явчих. Та гэдэг бол одоо бас тэгээд манай нэвтрүүлэг маань цай кофегаар дайлдаг. Тэгээд цай кофегоо онгоо хоёлаа яриагаа явуулна да. За сайн байна. За сайн байна. За хар кофе ууч американо. Чихэргүй шүү дээ. Американо ууч. За би яриагаа юунаас эхлэмээр байна гэж үндсэн хуулийн анх баталсан хүмүүсийн нэг манай хангай. Тийм ээ. Тэгэхээр би асуултаа юу гэж тавья гэж бодохлоор өнөөдөр нэг ийм яриа байна. Энэ үндсэн хуулийг өнөөдөр нэг засаад өөрчлөлт авах шаардлага байхгүй. Одоо энэ үндсэн хууль бол их сайн үндсэн хууль болсон. Өнөөдөр одоо гомжуугаа ч юм уу тэр хуучин хорцгоо ч юм уу тийм яриа байна л да. Өнөөдөр зүгээр тэр үндсэн хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол хамаг асуудал байгаа гэдэг. Тэгэхээр одоо манай хангай бол хуульч хүний хувьд манай үзэг шалан танилцуулахад манай хангай чинь хуульч, улс төр судлаач, тийм ээ, дипломатч, одоо нийтлэлч, за тэгээд спортын мастер, дугуйны спортыг одоо юунуудынхаа анх үндэслэн байгуулсан хүмүүсээр нэг гэж хэлж байна. За тэгэхээр хоёул үндсэн хуулиас эхлэе. За тэгэхээр ингийн долгино баярлалаа. Нэвтрүүлэгдээ өрсөнд юуны өмнө баярлалаа. Тэгэхээр энд нэг залруулах юм. Үндсэн хуулиас эхэлдэг нь зөв. Ягаад гэвэл сая 25 жил боллоо тийм ээ. Тэгэхээр би үндсэн хууль баталж ирсэн хүн биш ээ. Үндсэн хууль боловсруулах, үндсэн хуулийг батлах тэр ардын хурлын чуулганы зохион байгуулах ажлыг хариуцж ирсэн хүн байхгүй юу? Тэр үед 90 онд би улсын баг хурлын тамгын газрын орлогч дарга хийжсэн чи мэдж байгаа байх тийм ээ. Тэгэхээр бол баталсан биш одоо боловсруулахад оролцож байсан. За батлах ажлыг зохион байгуулж ирсэн хүн байхгүй юу? Бярагийн чимд готой. Тий. Чимд багштайгаа гэж ярив доо. Ягаад гэвэл одоо чимд гэдэг үнтэй олон жилийн холбоотой 5 жил их сургуульд ном заалгасан. Дараа нь одоо хууль зүйн явц тэр үед шүүх яам гэж байлаа шүү дээ. Шүүх яамд намайг төгсдөг жил сайдаар товлогдоод тэгээд нэг хэдэн залуучуудыг шууд яамдаа төгсөн гут авс. Одоо чи мэдэндээ Батхүү, Сүрэнжүү гэдэг бид чинь шууд төгсдөг жил яамдаа авч ажиллуулж илээ. Чимд багштайгаа яамд 3-4 жил ажиллаа. Дараа нь улсын баг хурал гэж анх байгуулахад мань хүн намайг дуудаж хойж ажилланаа хөө. За. Орлогч даргаар гэдэг. Ягаад орлогч даргаар гэхээр тамгын газрын дарга нь улсын баг хурлын нарийн бичгийн дарга, өөрөөр хэлбэл чимд дарга, баг хурлын нарийн бичгийн дарга үгээ тамгын газрын дарга, би орлогч дарга нь байхгүй юу. Тэгэхээр өдөр тутмын ажлыг би хариуцдаг. Ерөнхий бодлогоор одоо чиглүүлдэг ажлыг манай чимд багш хариуцж ижээ. За. Тийм учраас би баталж ирсэн хүн биш ээ. Зохион байгуулалт. За уучлаарай. Би талаас нь ярил одоо ярих билээ. Буруу одоо танилцуулчих шиг байна. Зүгээр. Гэхдээ яг ханга хоёлаа нөгөө юурууга асуудал руугаа орё л да. Тэр үндсэн хуулийг яг ингээд
одоо миний асуусан өнцгөөс харуул тийм тал байна уу? Одоо нэг залруулах шаардлага. Энэ үндсэн хууль шүү дээ. Одоо жоохон холоос эхлэв тийм ээ. Энэ үндсэн хууль жинхэнэ ардчилсан үндсэн хууль юм аа. Ягаад гэвэл тухайдаа ягаад би тэгж хэлээд байна гэхээр одоо нийгмийн олон төлөөлөл янз бүрийн төлөөлөлд оролцож баталсан тийм үндсэн хууль шүү дээ. Энэ ардын хурл үндсэн хуулийг баталдаг 430 депутаттай ардын хурал чинь бас тийм өөрмөц ардын хурал байлаа шүү дээ. Өмнөх ардын хурлуудыг чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Нэг нам одоо нэр дэвшүүлээ дандаа тэгээд ингээд депутат бол тэгээд нэг намын учраас одоо 100% санал хураалтаар бүх асуудлыг шийддэг байсан бол 90 онд байгуулагдсан ардын хурал чинь одоо нийгмийн бүх төлөөлөл одоо тэр үед чинь 90 оны үндсэн улсын ардын хурал чинь шүү дээ. 90 онд баталсан үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар явагдсан сонгуулийн дагуу байгуулагдсан ардын хурал байхгүй юу? Зарим хүмүүс бие дайд нэр дэвшиж депутат болж тэр үе чинь олон намын систем одоо дөнгөж яатсан нийгмийн итвэх амар өндөр байлаа шүү дээ. Тэгэхээр Монгол ардын хувьсгалт намаас гадна одоо ингээ социал демократ нам гэх мэт олон намуудын төлөөлөл оролцсон үндэсний дэвшлийн нам гэдэг чи бүгдийг мэднэ дээ. Ингээд олон намын төлөөлөлд оролцсон 6 намын төлөөлөлд оролцсон ардын хурал байсан. Тэм учраас одоо ардчилсан үндсэн хууль гэж хэлж болно л доо. Тэгээ ер нь бол тэр 90 оны сонгуульч нь одоо их чухал сонгуул юм байгаа ш. 90 онд үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг би одоо чухал хууль гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэр хуулийн дагуу тэр сонгуулийн ачаар одоо тэр үеэс гэж ярил л да. Монгол улс чинь ардчилсан зах зээл шилжсэн тийм улс боллоо шүү дээ. Төрийн институц нь өөрчлөгдлөө. Байгуул шал өөр байсан байхгүй. Нэг нам төвдөө төр байсан бол одоо тэр чинь шал өөр болоод хондоо байнгын ажиллагаатай парламенттай боллоо. Хуучин чинь ардын хуралчин жилд нэг удаа чуулаад хондоо улсын төсөө баталчаад ганц нэг хууль батчихад ингээд дараад явцдаг байсан. Байнгын ажиллагаатай парламент улсын баг хуралтай боллоо, төрийн тэргүүнтэй боллоо. Хуучин чинь ардын хурлын тэргүүлэгч гэж байдаг шүү дээ. Монгол улс ерөнхийлөгчтэй боллоо гих жишээтэй. Үндсэн хуулийн ач холбогдлыг ярих юм бол энэ ач холбогдол энэ үндсэн хуулийн дагуу бол одоо хондоо Монгол улс ардчилсан улс боллоо, Монгол улс зах зээл шилжлээ. За энэ үндсэн хууль одоо юу гэхээр нийгэм дэлхийн нийгмийг ярьж штэ. Дэлхий чинь тэр үед одоо шилжилттэй үед байлаа тийм ээ. Хоёр лагертай байлаа. Социализм таран бутраад одоо юу гэдэг юм бүгд одоо өөр замаар явахаар боллоо. Тэгээ тэрний чинь эрхцэн үнцэг Монгол тэр дэлхийдээ хөл нийлүүлэх эрхцэн үнцэг тэр хууль тавьж өгсөн. Тэр хуулийн дагуу одоо 20 хэдэн жил Монгол бас нэг нийгмийн улс төрийн том донцлогоогүй явж ирлээ штэ. За ингээд зурагтаар 25 жил байгаар улсууд их ярилаад өө давтал яриад яах вэ? Одоо бүгд өмчтэй боллоо, эрх чөлөөтэй боллоо. Тэр ач холбогдлыг бол үнэлээд баршгүй. Тийм. Тэр миний тавиад байгаа асуудал өнөөдөр үндсэн хуулийг ер нь тийм өөрчлөлт хийх шаардлага байгаа юу үгүй юу гэдэг. За энийг судлах хэрэгтэй маа галгана. Одоо энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг бол одоо улс төрч хүний хувьд одоо тийм за энэ яриаг хөндөх нь одоо их модны сэдв болсон юм одоо ер нь. Яг гэж өнөөдөр одоо энэ улс нийгмийн өнөөдрийн төвшин энэ бол тийм амаргүй байна шүү дээ. Тэгэхээр ард олон чинь өнөөдөр асуултнууд тавиад байна шүү дээ. Юунаас болоод ингэж байгаа юм бэ гэхээр улс төрчид нь гүй энэ үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй л ерөөсөө болохгүй нэг ийм юу бий болгочиход байна шүү дээ. Тэгээ нэг буруутан ирнэ гэдэг тийм буруутан ирнэ. Тэгэхээр би хангаа бол бас Монголын том хуульчдын нэг юм хувьд том хуульч гэж хэлж болохгүй. Хүн амьтанд багш нар харуул юу гэх юм бэ? За энэ том хуульч. За уучлаарай. Би зүгээр нэг найз гэдэг утгаараа ярьж байна. Яг уу. Тэгээ бас яг уу үндсэн хуультай бас холбогдолтой байсан учраас энэ гэж асуувал өөр тийм ээ. Яри яг уу тэгэхээр ийм юм л да. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэж асуугаад шүү дээ тийм ээ. Тэр нэг сүлд оруулдаг юунууд буруутцал гэж яриад байгаа шүү дээ. Хэдэн залтууд. Тэгээд хүн болгон өөрийнхөө өнцгөөс харна тийм ээ. Үндсэн хууль бол догма биш гэдэг нь хэлчихэ тийм ээ. Заавал одоо ингээд байг бариад ах уугүй юу. Тэгэхээр хизөөрс номлол биш. Номлол биш. Хизөөрс дурах уу
юуг нь өөрчлөх юм бэ гэдэг их сайн бодох хэрэгтэй байхгүй. Судлах хэрэгтэй. Одоо судлах тухай шийдвэр гараад улсын хурлч төр засгийн газарч төр ажлын хэсэг байгуулж байна. Тэр зөв. Тэгэхээр тэнд олон газрын төлөөлөл авах ёстой. За тэрийг ч оруулж байх шиг байна. Тэгэхгүй зүгээр одоо ер нь өөрчлөлт гэж яриад байдаг. Тэр бол байж болохгүй. За ингээд зарим ганц нэг улсуудтай би ярьж үзэж байгаа юм л да. Яг бас нэг таньдаг улсууд байна шүү дээ. Үндсүүл болохгүй өөрчлөлт гэдэг. За чи өөрчлөж болно. Тэгэхээр одоо үндсүүл хэдэн зүйлтэйг мэдгүй, хэдэн бүлэгтэйг мэдгүй. Тэгэхээр одоо юу илээ гэдэг асуулт байна. Мэдхгүй гэж юу нэг өөрчлөх гэдэг юм байна тийм ээ. За тэгээ аль зүйлийг яаж өөрчлөх юм ямар одоо утга агуулгаар өөрчлөх тэр варианттай байж хүн ярих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Зүгээр нэг ер нь өөрчлөгээд ингээ яриад. Энийг төрийн тогтолцоо ч болохгүй байна гэж. Яг нарийн ирвэл манайх чинь сонгодог төрийн тогтолцоо байна шүү дээ. Парламент байнгын ажиллагаатай парламент байна уу бай, засгийн газар байна уу бай, төрийн тэргүүн байна уу бай. Юуг нь яаж өөрчлөх гэдэг юм бэ? Окей. Өөр нь ганц нэг хугацааны асуудал ч гэдэг юм уу тийм байж болохгүй. Жишээлбэл яамдын нэрийг одоо үндсэн хуульд оруулах гэж байгаа шүү. Одоо байнгын нэг нэртэл болгоно гэсэн үг шүү дээ. Яг өөрсдөө асуудлууд байна ингээ хараад байх тийм ээ. Тэр үед ямар бүгдэрг нь одоо харж чадчихсан биш ингээ судлах хэрэгтэй. Тэгээ судлах хэрэгтэй. Судалгааны одоо Тэгэхдээ ямар хүнээр судлуулах уу, ямар бүрэлдэхүүнээр судлуулах уу бас их чухал шүү. тий. Наад чинь нөгөө би юу талаас яриад байна шүү дээ. Нөгөө хуульч гэдэг түрүү том хуульч гэсэн чи одоо би буруудж тий. Хуульч нар чинь дотроо бас нэг юм одоо толгой гэж ярина шүү дээ. Одоо нэлээд тийм хуульч гэж олон байх боловч яг ингээд нөгөө хуулийг ингээд яг ингээд одоо жишээлбэл чимэдгөө шиг хэмжээний гэж ярил л да тийм үү. Одоо энэ төрийн битээр ярьлаа шүү дээ. Нэг байгууллаас төрийн байгууллаас нөгөө төрийн байгууллаа шилжих энэ бүх юмыг хуульчлах тийм ээ. Эрх зүйн бий болох төр Бярагийн чимэдгэн хийсэн оруулсан гавьяа бол үнэлшгүй гавьяатай гэж би ойлгодог. Одоо иргэний хувьд тийм. Тэр шиг үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэдэг бол тийм амаргүй асуудал нэлээд сайн судлах хэрэгтэй л гэж одоо ярих хэрэгтэй болов. Тий. Тэгэхээр ийм юм аа. Одоо судлах ажлыг эхлүүлж явах гэсэн байна тийм ээ. Засгийн газар ч эхлүүлж байна, их хурлч эхлүүлж байна. Ямар бүрэлдэхүүнээр судлах уу гэдэг их чухал. Одоогоос 2 жилийн өмнө шиг санагдаад байна. Улсын хурл үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан байхгүй. Улсын хурлын 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. За тэгэхээр тэр нэг юм болсонгүй. Тэр нь зүг байх. Ягаад гэвэл хэрвээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм бол одоо бүхлээр нь эдгээр авч үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр үндсэн хуульд хуулиар зохицуул үйл ажиллагаа зохицуулагдсан байгууллагуудын төлөөллийг оролцуулах хэрэгтэй байхгүй юу? Их хурлаас гадна тийм ээ. Одоо засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар, хуулийн байгууллагууд, за засаг захиргааны байгууллагууд. За тэгээд энэ үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачд. За дээр нь би юу онцлог нэмж хэлмээр байна уу гэхээр одоо амт сүрэн байж шүү дээ. Үндсэн хуулийн энэ одоо үндсэн хуулийн төслийг боловсруулахад оролцож байсан улсуудыг оролцуулж тэдний санаа оног сонсох ёстой байхгүй юу? Жишээлбэл яагаад одоо хонда сонгуулийн хугацаа 4 жил байгаа бэ? Яагаад 5 жил биш? Яагаад 6 жил биш? Яагаад 4 жил байсан ч юм хэлнэ шүү дээ. Тэр бүхнийг их наантаа сандаа бодсон байдаг. Бүгдэрг нь холон талаас бодсон шүү. Ер нь энийг бол тийм амар хийцсэн хууль биш. Хэрвээ зөвхөн их хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах юм бол зүгээр их хурлын гишүүнээ гэдэг нь их хурлын эрх ашигын үүднээс л хуулийн төсөл хандна шүү дээ. Тэр бол цаад байгалийн хүний мөн чанар шүү дээ. За хоёлаа үндсэн хууль гэж нэлээ одоо тэгээд нэг юм нэмж хэлье. Нэг нь одоо энэ чих чухал сэдв одоо хүндсэн учраас сүүлийн үед энэ чих яриад байгаа учраас ийм юм үндсэн энэ 2011 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэж баталсан. Харин хаачгүй явж байж гайгүй хууль баталсан байлаа. Үндсэн хууль батлах процесс тийм амаргүй. Тэнд бол яаж ямар шаттай амжилгаар яаж батлах үгээ заагаад өгсөн байгаа. Одоо ядаж яг тэр хуулиа бариасаа л гэж одоо хүсмээр байгаа байхгүй юу? За хоёлаа юу вэ? Үндсэн хуулийн сэдвээс жоохон газартаад гэж ярил л да. Манай ханга Москвад төрсөн тийм ээ. Биш ээ, юу төрөөд 14 хоноод Москва явсан гэдэг юм байна лээ. За төрөөд 14 хоног гэдэг чинь би өөрөө мэдгүй ш. Одоо манай ээж авдаг ярьдیں۔ Штэ. Улсын дондрогоо бол одоо дипломат
нэг хэсэг хугацаанд дипломатаар Дипломат ажилласан. хэсэг хугацаа тий. Манай хул нэг тийм дипломат уламжилттай гэр бүл гэж би ойлгодог. Ахтай одоо нэг тийм аав нэг хэсэг хугацаанд ажиллаа, би нэг хэсэг хугацаанд ажиллаа. Түүнээс биш одоо юу гэдэг нь модмын дипломатчид нэг гэж яриад явах вэ жоохон тийм. Би ингэж боддгийг ханга энэ гадаад харилцаа гэж байна шүү дээ. Дипломат ясанд ийм гэр бүлийн уламжлал гэж их чухал гэж би боддог шүү. Династи гэж байх ёстой гэж боддог жишээлбэл. Энийг улсууд бол нөгөө нэг ийм өрөөсгөл ойлголтууд хуучин байдаг байлаа шүү дээ. Бид нар хуучин нийгэм юу гэр бүлээрээ одоо аав хүү хоёр байтугай яаж болох вэ байлаа шүү дээ. Ах トゥ хоёр байна тэр одоо юу гэдгийг те ийм гэр бүлийн одоо фактор ийм хориотой хаалттай энэ төр байдаг байсан. Би ямар утгаар яриад гэхээр энэ гадаад харилцаа гэдэг чинь бас ийм уламжлалтай одоо хараа хэрцгний бодлоготой ч гэсэн уялдсан ийм юу байхад яагаад болохгүй гэж зөвхөн миний асуулт юу гэж боддог. Байж болов. Журналист гэж одоо ганцхан дипломат албан дээр гэж яриад явах тийм ээ. Тэр одоохондоо юу гэдэг сайн жолооч өгөхөд сайн жолооч болно шүү дээ. Тэр утгаараа байж болно. Яг ч чисо ярьлаа зүгээр одоо хуучин нийгэмд одоо аав хоёр нэг байгууллагад ажиллаж болохгүй тийм хуультай байлгас. Тэр хууль одоо ч байгаа шүү дээ. Ухаандаа нэг байгууллагад өдөрт халбан тушаал байж болохгүй байхгүй ухаандаа. Ашиг сонирхлын юу байж болох. Аав нэгчсэд хүүн атгшаа байж болохгүй шүү дээ тийм ээ. Нэг доор яг нэг газар тийм ээ. Нэг газар гэдэг нь одоо нэг улс суугаа чинь сайд аав нь баазан дараа хүүн одоо юу гэдэг юм ерөнхий инженер гэж гэдэг юм уу тийм гэх утгаар. Тийм ээ. Байж болно бас тэр зөвч байж магадгүй. Ер нь бол юу гэдэг юм өв уламжилж нэрдэл илүүш ер нь ухаандаа эмчид нар ч гэдэг юм зөв шүү дээ. Тэр ажиллах бас дипломат. За тэгээ багнаас 14 ондсон нөхөр Анга гэдэг нөхөр Москвад очиж л дээ. Тэгээд юу тэнд ор сургуульд ороод бид тэр бас нэг юм хол тавилангийн төстэй юмнууд байдгийг. Би бас Москвад нэгдүгээр ангид орж ирсэн. Тэгээд тэнд бол ханга одоо ертөнцийг үзэх үзэл нь анх ингээд ертөнцийг харлаа шүү дээ. Ер нь одоо байдгүй санаанд. Тэгэхээр юм ээ. Ер нь бол тэр үеийн мэдээж баг байлаа. Төрөд 14 хоноод Москва явлаа шүү дээ. Яагаад 14 хоноод явсан бэ гэхлээр шүү дээ. Манайх нэг явах гад яарад байсан юм байхгүй. Тэгэхээр юу гэхлээр би 8 сар төрөхгүй юу? За 8 сар ихээр. Тэгээд манай ах эгч нар чинь сургууль эхэлчих гээд байна шүү дээ. Тэгэхээр тийшээ нөгөө хичээл эхлэхээс өмнө явахыг боддог юм байгаа. Тэгээд нэг нялх юм чинь аваад тэгээд одоо нэг лүүлхэнд хийгээд. Лүүлхэнд онгоцонд ягаад л ниссэн гэж ингэж ярьдаг юм уу? Тэгээд тэр үеийн одоо дурсамж гэхэд бас бүдэг бадгүй мэдээж бүдэг байна. Бас ганц нэг юу гэдэг кадр орж ирэн л дээ санаад. Өнөөс өсөх тийм. Яг тэгээд ингээд тийм бас бүдэг бадаг. Битэр анга битэр шүү дээ. 40 мянгатын одоо их дэлгүүрийн зүүн урт талын 2 арктай байр гэдэг юм да. Би одоо тэр номероо өрөөс бас сандгүй март 2 арктай байр л гэдэг. Танах энтлийнх нь арк, манах энтлийнх нь арк. Тэгэж битэр анх танилцж байла. Жохоо одоо бараг 60 жил боллоо шүү. Тэгээ би сүүл нэг залуучуудад 50 гаруул гэж ярьдаг. 50 гаруул тий. Сүүлд би залуучуудад ярьдээ. Ингээ бид нар бөмбөг өшөглөөд тэр байранда. Тэгээ бөмбөг нэг аркаар ингэж гараад одооны инх тавины боломж шүү дээ. Тэнд чи бид нар бөмбөгөө хөөцөлдөд тоглодог байлаа шүү дээ. Тэгсэн залуучууд тэгж фаад айлгаа ах хэвээр бүлтрээд та юу яриад байгаа юм гээд тэр үе тийм л байсан биз дээ. Тэр өнөө одоо хүн өнөмсөхгүй нэрээд олгоно. Одоо чи тэр нас нэлээ явцсан ч юм уу. Одоо настай гэдэг зургатаар ярих нь зөв ч юм уу буруу ч юм. Одоо манайх баруун талын арах шүү дээ. Тийм ээ 3 давхар. Тэгээд жоохон байсан санддаг цонхон дээр гараа харахлаар манай цонхоор гандаа харагддаг байсан байхгүй юу? Их төлгөр бариагүй байсан байхгүй юу? Тэрийг мэдж нэгдүгээр. Хоёрдугаарт манай хоёр уучлаар ханга тэр байр бид нартай чицүү чи битэртэй. Үгүй ээ чицүү биш. Тэр чи 60 онд манайхыг Москвагаас ирэхэд 60 онд ашиглалтанд орж ирсэн. Тийм байна. Би яагаад тэгж тэрээс яхан дүү. Аа. Яг нэрээ ингээд тэр байшин баригдлаа тэр инх тавины гудамж чинь шүү дээ. Нөгөө засмал зам тавиагүй байсан. Засмал тавьж яхих одоо би хөл гараа наалдуулж яасан. Тэр бүдэг бадаг санд тэгээд. Тэгээд хараа санаж байна. Бид нар нөгөө нэг одоо энэ хэний байр биш үү? Боингийн жагаан энтрийн байр биш үү? Одоо баруун талд тий. Одоо Битсэн өшөөгийн сааталт. Тэр чинь ингээд цул чулуу хайрга байлаа шүү дээ. Юу цөлөг мод юу ч байгаа.
Тэр одоо юу эхэлж ийж нэг Улаанбаатар жинхэнэ нэг хотчил эхэлж исэн үе байхгүй бидний багнаас. Тэ? Тэгэл тэн чинь нөгөө нэг яагаад тэр үеийн бид нар ингээд чулуугаар байлцдаг байсан гэхэл чулуу их байж. Чулуу их байсан. Гардоор байдаг байж чулуу тэ. Тэгэл одоо байраараа байлцдаг. Одоо энэ талын Поми болдог их жишээлбэл замын эсрэг тал тэ. Тэгэл тэдний одоо байрны Фунцаа гэдэг нөхөр айгүй урдаа гарч гүрдэг бодсон гэдэг нэг юм. Одоо би яагаад сахал тавьсан бэ гэхлээр дэлгөө. Одоо тэр байлдаанд оролцож яваад энэ рүү чулуугаар одоо юу яахгүй. Тэгээ одоо гэдэг сарвтаа тэгээд ингээд. Тэгээ одоо миний сахал одоо онгож гэх юм уу да усч үзээгүй. Танаа одоо 40 мянгад танаахан байна уу? Байхгүй. Ер нь одоо за чи мэдж байгаа одоо энэ 40 мянгад бидний үеэр анх орж ирсэн айлууд ер нь их ховор үлдэжээ тийм ээ. Би ханга саннаас гэж юу бах вэ? Би тэр 40 мянгад их хамгаалдаг хүн. Би бол нураах ясгүй гэж бодож байгаа хүмүүсийн нэг. Яг хоо өнөөдөр одоо их хуучрлаа л гэж байна. Марали илэгдэлд ороод ил сайраг болчихлоо л гэж байна. Францын нэг архитектор хүнтэй би энэ тухай ярьж ирсэн хэдэн жилийн өмнө. Тэгсэн Парист очиод Парис чинь бүр ингээд шар шавраараа байдаг. Байшингууд чинь ингээд юу манад 40 мянгад хэдэн зуун жилийн өмнөх. Тэгээ би одоо энэ Оросын нэг юуны загвараар хийсэн байшингууд юм байлаа гэд. Сибирийн нэг юунд байдаг, хотуудад байдаг. Би бол ингэж боддог ангаа. Тэр бол тэр Сибирийн хотод байхгүй та биш. Тэнд бол лувсан дандар их байж, хангагийн их байж. Тэгээ одоо хүн талаас нь би яриад байна шүү дээ. Тэр одоо монголчууд бидний тодорхой хэмжээний тийм тэр чин зөвхөн сэхэтнэрч гэдэг байхгүй. Хөдөлмөрийн сайчууд гэж байлаа. Одоо том тэр үеийн баатрууд одоо комбайнч тракторч одоо юу гэдэг те ингээд нэг хамгийн юу болсон. За муу чим их байсан. Тэр одоо бид нар өгөөсгээд байх юу байхгүй. Тэгэхээр энэ бол сүнс юм а гэж те. Би чамтай санал нэг байна долгино. Тэгэхээр яг энэ яг чи хоёр бол тэнд өсч байдсан учраас тэрийг хамгаалах нь зүү юм тийм ээ. Ер нь Улаанбаатарчууд бас энэ байшингуудыг бас хамгаалах хэрэгтэй гэж боддог. Улаанбаатарын дүр төрхгүй л одоо энэ байшингууд шүү дээ. Энэ байшингууд одоо дүр төрхийн тодорхойлох хэдэн байшингуудын нэг гэж бодож байна. Яг нарийн сайн харуулна шүү дээ. Энэ чинь Сибирийн хэдэн байшин биш шүү. Дээгүүрээ хээ угалцдаа тэр хэмжээрээ тийм. Готик маягийн юмнууд байгаа. Готик хээ угалцдаа бас сатлис дагуулгатай байж болно. Үндэсний хэлбэр юм биш дээ. Байшингуудад байна. Тэгээ энэ хэдэн байшин ураач чулуур цаана өдөх юм байхгүй шүү дээ. Ухаандаа юу гэдэг вэ? Хэдгээ одоо нэг байшин Улаанбаатар шүү дээ. Би нөгөө төрөв чи юугаа үргэлжлүүлэхэд хангаа тэр өнөөдрийн хүмүүсийн нураах гэдэг хүмүүсийн аргумент нь тэр байхгүй нөгөө хуучирсан тэр. Тэгээд тэр Францын тэр нөхөр бол тэгж ярьж байгаа. Танаа энэ байшингууд манай байшингуудын дэрэгдвэл шинэ юм аа. Энэ зүгээр хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энийг янзалж болно. Өнөөдөр чинь одоо тийм мөнгө дөр одоо оронд нэг юм баахан л өндөр таньшил болсон байшин барих гэдэг шүү дээ. Энэ нь бол өнөөдөр ямар хэрэгтэй юм бид нар тийм ээ. Тэрний хитэн хэсэг зуур тэр юу нь байжлаа гэлтэй гэсэн л ийм л санаа гээ яриад байт. Тэгээ өөрөшөө хэлдгээр Улаанбаатарын хуучин дүр төрхийг хадгалсан ямар ч барилга байж болно, ямар ч байшин байж болно те. Одоо өндөр хоршоо гэл нэг дүр сурлагын музей энэ байж л гэлтэй. Одоо зарим юм шинэ үеийн архитекторууд энэ хосрогдсон юм муухай байшин байж ах ямар хэрэгтэй байдгийг гэсэн. Энэ бол би бол буруу гэж бодоод байгаа юм. Одоо долгио мэдээж би чамтай санал нэг тийм ээ. Улаанбаатарт нь хэдхэн байшин биш тухайнтай юу гэдэг нь одоо тэр хөвсгөлийн өмнөх байшин нэг өөр юм тийм ээ. Тэгэхээр 50 60-аад он бүхэл бүтэн одоо юу гэдэг одоо үе буухаа шүү дээ. Түүх явж байна. Түүх. Тэгэхээр засны газрын ордны ардлын хоёр аргатай хоёр байшин биш үү? Аргатай хоёр байшин. Анхны орон сууцууд. Тэр байшингийн ухаанд чи ингээд сайн нэг ороо яваад ингээд хээ угалзанд харуулж чинь гоё тийм ээ. Тийм хээ угалцтай байшин одоо алга биш үү? Тэр байна. Хотын захиргааны байшин байна. Танах тэр хоёр аргатай ирэхээс өмнө хаана байсан anga? Москвад байсан. Москвоос өмнө. Москвагаас өмнө энэ хин юуны 5 дугаар ороонд 5 дугаар халуун усны тэнд байсан. Тийм үү. Тэнд одоо энэ хангуйхта Сүхбаатарын анжмаг байхтай нэг хашаанд байсан бэл. Одоо тэр төрөвч битэр яриад энэ
түүх тий уламжил. Манайх тэр хоёр арктад ирэхээс өмнө Герман элчин генералын 60 айлд байсан. Би одоо тэнд нэг анх ингээ ухаан ордог байхгүй. Яолк молкнууд нь тарагдаад нэг жоох хөөх. Тэр нөгөөс төрүүчийн битэр ярьдаг засгийн газрын ордны одоо манай инх хот энтрийн байр шүү дээ. Эник меник гэдэг. Тэр чинь яг тэр хоёр арктаага тэгээ ингээд байж идэг нь бол бас айгүй том архитектурын уран барилгын түүх тийм ээ гэдэг утгаар эднийг бүгдийг хадгалж явах хэрэгтэй юм аа гэж би яриад байгаа тийм. Одоо тэр санал нэг бол байдаг. Одоо тэгээд яг уу гэхээр энийг чинь анх энэ байшин барилгач барихад ингээд цаад нөгөө зөвлөлтийн гэж ярил л дээ. Архитектор чих бодод төлөвлөж одоо ингээд одоо байрны доторх талбай малбах бодод төлөвлөж барьсан шүү дээ. Одоо манайхан тэгээд одоо хамаагүй дөө байшин дотор төлөвлөж бодсон тэр байшингийн хөөгтөн талбай малбай дээр байшин барилга босгоод одоо энэ ансамблийн алдуулаад байх юм тийм ээ. Одоо битэрийн тэр багнаас өнгөрсөн байр бол одоо хэцүүдэл байна шүү дээ. Дотор нь юу ч яриад бариад яагаад байгаа. Энэ би нэг сүүлд битэр танаад нэг очиход би сандгийн нөгөө инх тайвны годомжийг ингээд ухаад доотлын нөгөө магистралыг янзлсан хэдэн онд юм бэ? 90 оны. Энэ ч хоёр одоо 70 онд нэг янзлсан. Сая ердөө 4-5 жилийн өмнө үстэй. Хамаг яваа нэг биш ээ. Тэрний өмнө бас нэг янзлсан байдгийг. Тэгвэл би 70 он танаад орж ирсэн юм бол мэдэхгүй. Яг ингээд нэг годомжийг харахлаар бүр ингээд ухаад 70 он том бүтэн байгуулалт болж ирсэн байд. Тэгээд битэр сүүлд нь орос сургуульд ороод зөвлөлтийн сургууль зөвлөлтийн тий 1-р 10 жилээс 2 хуваагдаад ингээд нэг салаад тэгээ орос сургуулийнх ингээд одоо нэг тийм томьёол байна надад тий. Тэгээд яг тэр утгаараа битэр бол бас тийм Оросын одоо соёл уламжлалыг хүртсэн гэж ярьж байна. Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Тэр утгаараа манай ханга сонин түүх байдаг танаа гэрүүл жишээл усан дондоргоо тэнд ажиллажсэн гэдэг төрөө яриад дараа нь хүү элчин сайд боллоо. Би тэр Москвад элчин сайд байх үе чинь нэг удаа очиод нэг баг нас маань Москвад өнгөрөөд тэгээд дараа нь ингээд үе очдөг. Нийтдээ 17-8 жил болсон байдгийг. Оросд миний одоо холбогдсон амьдрал. Тэгээд Москвад ирж очиод байдаг. Тэгээд нэг хэсэг элчин сайдын яам бол хэцүү байсан санагдтыг. Тэгээд ханга сайд болоод би юу ажилласан гэхээр тэр материалыг талаас нь нэлээд өөрхөн янзалж өгсөн тал байдаг. Тэр аж ахуйн нэг юм юу вэ нэ бас. Москвад элчин сайдын яам шиг онцлогтой. Онцлогтой элчин сайдын яам шүү. Москвад элчин сайдын яам талаар бас нэг хэдэн үг нэлээ цаанаас эхлэе төгөө. Тэгээ. Монголын гадаад байгуулагдсан хамгийн анхны дипломат төлөөлөгчийн газар элчин сайдын яам тийм. Одоо 95 жилийн өнгөрсөн жил тэмдэглэлээ шүү дээ. Тийм ээ. За хамгийн том элчин сайдын яам одоо гадаадд одоо сууж байгаа ажиллаж байгаа хамгийн олон дипломат ажилтнтай элчин сайдын яам бол Москвагийн элчин сайдын яам. Одоо баг 30-аад ажилтан байдаг. За нэг ийм онцлогтой. За хамгийн өргөн харилцаад одоо нөгөө социализм үеэс уламжлалтай бүх яам газар ихтэй сургуулиуд бүгд харилцаатай шүү дээ тийм ээ. Тэгээд ирж очсон нэг тийм газар байгаа. Тэгэхээр баян галт тэргэмж очдог, онгоцолж очдог. Тийм их том элчин сайдын яамаа чухал үүрэгтэй элчин сайдын яам. Тэгээд юу л дээ энэ за нөгөө талаас бас нэг онцлогтой нь юу гэхээр их олон объекттэй байхгүй гадаадд байгаа элчин сайдын яамны харьяа объект. Нэгдүгээр байр элчин сайдын яам элчин сайд амьдардаг контортой нэгдүгээр байр гэж чи мэдж байгаа тийм ээ. Дээр үе чамаг нэг 14 хоноод очдог үед чинь 2 дугаар элчин гэд бас нэг өөр газар байдаг байлаа шүү дээ. Тэр Зачатевский. Тэгээ Зачатевский.
Зачетевский переулогт байсан. За нэгдүгээр байр тийм ээ. Тий. Дараа нь 1964 онд ашиглалтанд орсон худалдааны төлөөлчийн газар. За одоо тэгээд намааг байхад ашиглалтанд орсон гэж ярив да. Одоо 105 айлын сууц гэж яриад байгаа шүү дээ. Нэлээ яваад байдаг. Черемушкигийн цадал. Дөрөвдөх нь юу гэхээр бас цуслантай шүү дээ. Тий. Арастаргүй яваад байдаг. Ийм бол одоо зөвхөн элчин сайдын яамны харьяа ийм бол Одоо тэр цуслан маань байгаа биз? Ямар ч байсан байж байсан. Тий. Тэгэхээр яг энэ юу гэхэлдэ энэ байшин барилга муудаад тэгээд ингээд янз бүрийн бүх юм чинь бичиг баримт шинжлэх шаардлагатай нэг тийм шилжилтийн үе одоо Баяр Байтхоёрыг элчин сайдаар ажиллаж байхад харж ил дээ. Тэгээд яг хуу Баяр нэг ихэнхийн ер нь одоо хаандаа бүр баримтч одоо юу гэдэг гэрчлэгээтэй газрын гэрчлэгээ ихэнхийн за бүгдээр нь бас хийж амжаагүй л дээ бас нь айгүй өөзөлгөө угацаа хэрэгтэй газрын гэрчлэгээ байрны гэрчлэгээтэй болгож өгөөд одоо Монголын өмч мөн үгүй юу гэдэг асуудал чинь одоо байхгүй болно шүү дээ гэрчлэгээтэй болно гэж. За тэгээд тэгж ятэл чинь нэг 150 айлын суудсаг л 80-аад онд хоёр орцтой байр байдаг шүү дээ. Хоёр орцтой байр. 80-аад оны үед эхэлж барьж эхэлж байгаа тэгээд өнөө янз бүрийн өөрсдүүд болоод өнөө дуусгаагүй 10 хэдэн жил болцсон байхгүй юу. Тэгээд энэ байшинч одоо яах вэ гэдэг асуудал их яригддаг байсан. За тэгээд миний өмнө ажиллаж байсан учраас би Баярыг яриад байгаа шүү. Тэгээд маань хүн одоо нэг дуусах талаар ер нь нэлээд ажил хийл гэж ер нь баг дуусахын даваан дээр хугацаанд дуусаад одоо тэгээд одоо надад үлдээгээд явжээ. Хамгаад үлдээсэн. За тэгээд өнөөх чинь авах гэхээр бас их асуудалтай. Нэг гэрчлэгээ байхгүй. За тэр үед чинь одоо Оросууд авчих гад дайраад Рейдерскис ахват гэдэг нэг юм байдаг шүү дээ. Хүчээр булаа. Тэгээ хүчээр булаад одоо нэг тиймэрхүү юмруу орчих гээд тэдэндээ ч яриа хэлцэн, буудалцсан, сайдалцсан шүүх хуулийн байгууллагууд бас таньдаг мэддэг хүн амтнаа ярина бас хуулийн байгууллагууд ярьж шүү дээ. Тэгж тэрийг нэгдүгээр дуусуулаад хоёрдугаар одоо тийш нүүж орно гэдэг чинь эр зэргийн асуудал шүү дээ. Тэгээд төвтөө ярьж байж одоо энэ тэнд ажиллаж улсууч эсэргүүцээд эхэлж байгаа байхгүй бид нар энэ төвд байж тийш юу гэднүүд ингээд өдөрт чинь зарим төв рүү бичнэ хөөе энэ чинь инглээ гэж улсууд бичдэг шүү дээ тийм ээ. Тэгээд би чинь янз бүрийн болно гэдэг. Тэгээд нүүцсэн. За тэгээд ахуй амьдрал очисон хойноо бол одоо улсууд баярлаж байгаа маа чинь яасан сайхан одоо агаар нөр юм бай. 3-4 өрөөтэй квартирууд шүү дээ. Чи очиж үзсэн. Нэлээд том квартирууд шүү дээ. Манай хүү үртэл байж шүү дээ. 3-4 өрөөтэй сайхан саруулхан очисон хойноо хичнээн тав тухтаа тийм биз дээ. Чул асуудал байгаа байхгүй юу? Метро хажуудаа том худалдааны төвтэй метро хаяанд тийм ээ. Хэрвээ тэрийг авахгүй бол бид нар алдах гээд байхгүй юу? За тэгээд нэг талаас нөгөө талаас яг хөөхлөр өнөө худалдааны төлөөлчин байр чинь төг алдартай амар муудсан байхгүй. Одоо яг хөөхлөр одоо тэр турбаа мурбаа хүүхдийн зулаас гэдэг ярьдаг шүү дээ. Тийм байсагаад усаалтанд байсагаад одоо цахилгаан болохоо байлалг нь 64 онд материалын илэгдэлд орсон. Материалын илэгдэлд орсон байхгүй. Материалын гэхээс материал 64 онд ашиглалтанд орсноос хойш үлдээ засаагүй байхгүй. Тэгэхээр энэ чинь засгаад одоо төв рүү мөнгө гаргаач энэ чинь засахгүй болохоо байлаа гэдэг. Оросын нөгөө янз бүрийн одоо манайхаар одоо хяналтын байгууллага мэрэгжлийн хяналт гэж яриад хой та нар энийг засахгүй бол одоо энэ чинь усын нөхгүй цахилгаан нөхгүй аварийн состояние гэж ярьдаг шүү дээ. Оросоор тийм байдалд орцсон байна. Энэ чаалаа гэдэг. Нэрээ тийм байдалд орцсон байсан л та. Тэгээд засгаад төвөөс мөнгө яхахлаар өөчөө аргалаа өөрөө бод гэдэг. Одоо тэгээд юу одоо тэгээд төг мөнгө бол их гоё болцсон байгаа шүү дээ. Одоо бол ямар ч үгээс 20 жилдээ засварын тухай ярих баг. За энэ бол манай хангагийн одоо оруулсан хувь нэмэр гэж үзье. Тэгж болно. Би ингэж сонссон тэр төг чи одоо нэг юм төрөөсийн хэлбэрээр байдаг тийм үү? Одоо нэгээс их олон хүнийг тэжээдэг юм объект болсон. Монголын объект тийм. Тэгэхээр ийм юм л да. Гэвч асуултад дуусч би чамайг тасалж юу. Харин би үгүй таслаагүй. Би тэр үнэн үү л гэж асууж байгаа. Тэр үнэн. Тэгэхээр энэ байшин биш үү? Энэ байшин одоо газар за барилгын гэрчлэгээ аль аль нь Монгол улсын өмч мөн гэсэн гэрчлэгээ Оросын талаас авцсан.
Тэгээд одоо байсгаад сонир сэтгүүлчиж харсан байх намайг зарчлаа л гэн Тий, одоо тий. яачлаа л гэн би байхгүй. Саяхан Юу гэж одоо би одоо энэ хурд дээр ярьлаа гэж чи түрүү ярьж Тий, байсан. тий. Юу гэж одоо би Яригч. мэдээд одоо Монголын өмчийг зарах вэ? Энэ тухай миний толгой тархинд тийм бодол байхчгүй. Би ч бас нэг хуульчгүй юу хийх юм мэдэн шүү дээ. Бас нэг элчин сайд байна. Тий. Тийм. За энэ байсан байж дээ яг ийм юм. 7 давхар байсан шүү дээ. Нэг хоёрдугаар давхарт манай одоо юу гэдэг юм кослын газар байж байна. Мяатын төлөөлөгч. Мяатын төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. За дээд давхрууд нь одоо хуучин айлууд байсан шүү дээ. Тэр айлууданд нөгөө 105 билээ болоод. зочид буудалч гэж байсан. Тий. Билээ руу нүгэ явуулчихлаа. За хуучин бол одоо яг хөтэ төлөөлөгчийн худалдааны төлөөлөгчийн газар гэж байхад одоо энэ манай нэгдлүүд гэж яриад арьс ирний үйлдвэрч гэдэг нь бөөний нэгдэл одоо энэ тэр үе үйлдвэр аж ахуйн газруудын төлөөлөгчид тэнд суугаад үйл ажиллагаагаа явуулдаг байлаа шүү дээ. Зөндөө олон айлууд байсан чи санаж байгаа юм. Одоо тэд нарт бүгд байхгүй болцсон. Тэгэхээр тэр байшинд орох байгууллага байхгүй. Илүү гараад байна шүү дээ. Чи яах вэ гэхээр төвөөс зөвшөөрөл авч бүх юм хийж байгаа байхгүй юу? За энийг яах юм бэ гэсэн одоо яг хуу нөгөө засах мөнгө байхгүй шүү дээ. За чам төрөөслүүл чи энийг засаадах гэж засуулж байгаа байхгүй. Бүгд төвөөс зөвшөөрөл аваад тэгээ одоо төрийн өмчийн хороо өнөө дипломат байгууллагын үйлчлэгээ аж ахуйг эрхлэх газрын гар үсэг зурж төрөөслүүлсэн шүү дээ. За. Тэгээд одоо айгуу төрөөслүүлсэн байх гэж би бодож байна. Тэгээд Одоо энэ төрөөсөө авчлаа. рублээр юугаар ямар валютаа гэдэг одоо доллараар доллараар гэж одоо тэр үед одоо ингээд рубль ханьш дэш доошоо болоод байна шүү дээ. Харин хоцсон юм шиг байгаа. Тэгээд одоо тэр төрөөслээд одоо мөнгө аваад харин тэр засвар хийгээд төрөөссөн байгууллаганд харин их тийм юу гэдэг өөрөө сайн биелүүлдэг байгууллага. Тэр баярлалдаг ягаад гэвэл нэгдүгээр чанартай засвар хийсэн. Засварыг дууссан бол би өдөрт энэ дуудагдаад явж байгаа шүү дээ. Тий. А хоёрдугаарт бол төрөөсөө цаг хугацаанд нөгдөг. Тэгээ манай элчин сайдын яамны одоо юу гэдэг зардлын нэлээд хэсгийг гэж яриад байгаа. Төрөөсөөс олсон мөнгөөр одоо юу гэдэг юм. Одоо өнөөдөр ийм эдийн засаг ийм тарчиг юу хэцүү байгаа үед бол одоо зөв менежмент шүү дээ. Илүү талбай яах юм одоо тэгээ. За тэгээ одоо тэр төрөөсөө хугацаач удахгүй энэ онд ч юм уу дуусч байгаа юм шиг байна. Тэгээ одоо төр засаг нь яхаа шийднүүд. Одоо тэгээд хардаад одоо намаа юу гэнэ одоо эн чин зарчлаа гээл хаяа бичдэг одоо зарим усуд бичүүлдэг байх л дөө тэр яах. Ойлгож л байна. Тэгэхээр өнөөдөр одоо ямар ч байсан өөрийнх нь анхан шатных нь источникос гэж байна шүү дээ. Яг тэр юуг бол сонсчихъя л да. За би бол энийг бол хангаа сайдын хийсэн их том одоо хувь нэмрэл гэж ойлгодог. Монгол иргэний хувьд ярьж ш. Хоёрдугаарт энэ Орос дахь элчин сайдын яам бас их байрлал энэ төр их гоё ш. Тэ яг одоо Арбаттай ш. За тэгэхээр ийм ганцхан миний гавьяа гэж яриад яах вэ? Одоо яг надтай цуг ажиллаж байсан нэг үеийнхний хэсэг тэр дипломат ажилтнаа тэрэн дотор мэдээж одоо яг бас тэр хамт олонны одоо хариуцсан чиглүүлжсэн учраас би бас нэг араа илүү оройлтой байсан байх үгүйсгүй тийм ээ. За байшин барилгын одоо байрлалын хувьд бол болиго үнэхээр үнэ. Яг одоо ухаанд Москвагийн хамгийн төвд байна шүү дээ. 1956 онд ашиглалтанд орсон юм байлээ нэгдүгээр байр. Писемский переулок. Чивтэртэй чацуутан гэж ярил л да тийм ээ. Тэр 56 онд ашиглалтанд орсон одоо тэр одоо захирамжинд одоо оригиналаараа элчин сайдын яамд хадгалагдж байна. Их гоё. Үнэн гоё. Би биш анга энийг ямар утгаар яриад байна гэхээр манайх нэг юм хуучны дипломатууд одоо бидний дээдлийн үе гэж ярил л да. Жишээлбэл Вашингтонд бол их гоё одоо тийм Потамакийн дүүрэгттэй гоё тийм резиденц гэж одоо орчин үеийн юугаар хаус л да. Би очиж үзчихсэн. Тэрнийг одоо тэр эрт дээр үед зүтгэжсэн дипломат хуучны одоо зангарахтай ийм дээд үеийн маань хийж өгсөн ийм буянтай өсөд их байл да. Тэр шиг энэ Москвагийн элчин сайдын яамны байрлаж байгаа тэр байрлал те одоо Москва шиг ийм Орос шиг том их гүрэн дотор яг тэр төв дотор нь бүр ийм онгоо шиг юм болдгий.
нөгөө нэг тэр жил форумыг зохион байгууллаа шүү дээ. Одоо ханга санаачлагаараа нэг баяр Орос Монголын эдийн засгийн форум гэдэг би чинь тэнд нэг бас эрг шуурган болоод ажиллалаа шүү дээ. Тэгсэн Газпром банкын нэг хоёр хүүхэн Орос хүүхнүүд байдаг да бас нэг зарим нь ингээд нэг жоохон буруу эвгүй ажиллаад тэгээ Баттуулга нэг уснгийн Баттуулга битээр тэнд ингээд яжсэн чинь нэг хоёр хүүхэн тэнд ерөөсөө нэг арцганаад болж игдэг арцганаад гэж ярил л хатуугаар яриад тэгээд энэ мос монголчууд ухааны юм яриад ингээд яагаад тахлаар гинт жоохон дургуурээд энэ Баттуулга битээр чинь Арбатын хүүхдүүд юм байгаа шүү дээ би тэгдээ. Тэгсэн чинь таир яхахлаар Арбат байдаг тэгдээ. Гэхдээ битээр одоо Калинский проспект өргөж яхад шинэ Арбат гэдэг та нарын яриад байдаг. Тэнд чи одоо тэр мөхөн дотор нь орж тоглож явлаа шүү дээ. Босон явдал байхгүй. Тэгээ нөгөө хоёр хүүхэн чинь Зеленоградын хоёр хүүхэн юм байл да Москвагийн хаа байсан зах юм. Тэгээ би жоохон даапгалж байгаа байхгүй. Тийм Арбатын хүүхдүүд гээд та яруудаа гээд. Тэгээ би тэрнийг яриад сүлд нь бодож ирсэн. Гэхдээ бид нар ч бас их гоё орчинд бас ингээд элчин сайдын маань байрлжээ. Мөдөөс Арбата гэж ярьж явахлаар хоёр орос үг. Тэгээ сүүлдээ нөгөө хоёр орос үг гэж юу хэлж чадах юм байна. Гэхдээ та ярьж одоо ямар сон төвхтэй юм бэ гэдэг. За тэрнийг бол яг зүгээр дашрамд бийж яваад ярьж байгаа. Хоёрдугаарт өнөөдөр нугад яг Орос Монголын харилцаа бол сонир байдалтай л байгаа шүү дээ. Сайда. Яг таны одоо ийм энэ чиглэлээр мэрэгшиж байгаа гэж хэлээ л да. Одоо Оросын чиглэлээр нэлээд тийм мэдлэг одоо хандлага нь нэлээд зөвшөөрсөн юм уу юу гэж бодож байна. За ийм яг би нэг хаяа нийтлүүлчихэд байгааг уншиж байгаа. Хоёулаа тэр тугаа ярил. Монгол Оросын харилцаатай холбоотойг нь би ярьж штэ. Тэгэхээр юу юм Монгол Оросын харилцаа за юу гэдэг юм одоо улс төр хүмүүнлэг цэрэг техникийн салбарт гэдэг юм их сайн байгаа. Тэр одоо шүүмжлэх арга байхгүй. Улс төрийн хувьд бол одоо байнгын одоо юу гэдэг юм харилцан айлчлал хийж байна, байнгын уулзалтууд явагдаж байна. Хүмүүнлэгийн салбарт гэх юм бол сурдаг оюутны тоо байнга нэмэгдэж байна. Байгууллагууд хоорондоо байнгын харилцаатай байж гэдэг юм. Цэрэг техник гэх юм бол одоо интертехник аваад цэргийнхэн сураад жил бүр одоо хээрийн сургууль явагдаад одоо бүх юм сайн байгаа шүү дээ. За анхаарах асуудал юу байх вэ? Эдийн засгийн хамтын ажиллагаа харилцааны асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол яг хөө зүгээр бид нар юу гэдэг юм бэ? Оросдооч байгаа, Оросуудаач байна, бидэндаач байна. Би бол биднүүдэд анхаарах нь их байна гэж бодож байна. Манайх ч өөртөө хоёр хүн өрштэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь Монголын одоо эдийн засгийн хөгжил ирээдүйч гэдэг юм энэ хоёр хөрстэй л холбоотой гэж үздэг байхгүй. За 3 дахь хөршийн тухай их ярьдаг. Тэрийг би нэх үгүйсгэд байгаа юм биш. 3 дахь хөрш их хол шүү дээ. Их хол байгаа тийм ээ. Онгоц орлсон үг. Зоор ер нь манай эдийн засгийн хөгжил аюулгүй байдал дээр энэ хоёр хөрштэй л холбоотой. Энэ хоёр хөршийг даваад одоо 3 дахь этгээдээс одоо давталх барих асуудал хэзээ байхгүй бодож байгаагүй. Эдийн засгийн энэ хоёр хөрштэй л одоо холбоотой. Ухаандаа юу гэдэг юм оюу толгойд 3 дахь этгээд одоо 3 дахь этгээд хөрөнгө оруулаад оюу толгойд мундаг том үйлдвэр барьж шít Орос хятад биш тийм ээ 3 дахь. Гэхдээ эцсийн дүндээ тэндээс олборлсон өнөө бүтээгдэхүүн хятад л гаргаж байгаа юм зү тийм ээ. Тэгэхээр энэ хоёртой бол одоо эдийн засгийн хувьд бол мэдээж бусад одоо салбарт байнга холбоотой байх шүү дээ. За хятадтай бол эдийн засгийн харилцаа бол одоо өргөн хөгжиж байна уу? Одоо юу гэдэг юм худалдааны эргэлтийн хэмжээч гэдэг юм уу? Хятадын хөрөнгө оруулалт манайд амар нэг бүжин мундаг байт юм. Оростой жоохон доголдоод. Жоохон зогсчод байна. Тэ? За одоо зогсчод байна гэж хэлнэ, багасч байна гэж хэлж байна. Тэр өдөр нүдэн дээр багасч шүү дээ. Ухаандаа Оросын Монголд орсон хөрөнгө оруулалт бол нэмэгдэхгүй бүр багасаад байна шүү дээ. Өнгөрсөн жил одоо Эрдэнэт юу гэдэг Моноросын өөрийнхөө одоо хувьас Орос татгалцчлаа тийм ээ. Тэр их монголчууд авсан нэг муу гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр Оросын хөрөнгийг өөр төсөл татах хэрэгтэй байхгүй юу?
Хятадын бол одоо амар их юм одоо хэдэн одоо тэр бумаар яваад. Оросынх бол ийм байсан одоо багсаад одоо бүр байхгүй болохгүй. Энэ хоёр хөрштэй бол хоёулангаас нь одоо хамгийн гол нь бол хөрөнгө оруулалтын жоохон тэнцвүүлэх гэж үзэх хэрэгтэй. За худалдааг тэнцвүүлж болдгүй юм байна. Хамгийн гол би юу гэж боддгоо гэхээр хөрөнгө оруулалт чухал юм шиг байна. Худалдаа яг вэ энэ хятадтай хэд дахин илүү Оростой одоо сая тэрбум гаруй доллар л байгаа шүү дээ. За худалдаа гэснээс одоо манайх их шүүнд бичдэг юм одоо юу гэдэг. Гадаад худалдааны баланс алдагдаад Орос Монгол тийм ээ. Тэр тэнцвүүлэхэд хэцүү. Хугацаа хэрэгтэй. Хугацааг бид тэнцвүүлэхэд ер нь хэцүү шүү дээ. Оросоос одоо нефть бүтээгдэхүүн аваад нэг тэрбум гаруй доллар юм авчаад. Хариу нийлүүлнэ гэхэлэр одоо бид юу авах вэ? Байгалийн баялаг манай гол бүтээгдэхүүнүүдээр байгалийн баялаг байгаа шүү дээ. Тэгэхээр Оросд бүх юм байгаа шүү дээ. Байгалийн юу нүүрс төмөр одоо юу гэдэг юм ганцхан юм одоо манахаас авъя гэдэг юм. Одоо тэгээд тэрийг ч одоо авъя гэж ярих болчихлоо. Тэр нь юу гэхэлэр уран тийм ээ. Яг авъя гэдэг нь манай хэл орчмын манай хэлний цаахантад эдний ураны том үйлдвэр шүү дээ. Тэрэндээ Мардай. Тэгээ бүтээгдэхүүн нийлүүлэх гэж манайхаас авах. Бус бүх юм нь Оросд байна шүү дээ. Айгүй баян орн тийм ээ манайхаас авах юм байх. Орос тэгээд одоо хөдлөхгүй шүү дээ. Тэгээд одоо энэ худалдааны тэнцвэртэй байдал алдагдаад байгаа байхгүй. Энийг нөхнөхэд айгүй хэцүү. Манайх чинь Орос руу юу гарахгүй гэхээр хөнгөн одоо юу гэдэг. Одоо хөнгөн үйлдвэр, оюутлын үйлдвэрийн жаахан бүтээгдэхүүн, жаахан хүнсний одоо мах заах нэг тиймэрхүү юм байна шүү дээ. Энэ төмөр замын асуудал их чухал. Тэр талаар ажиллаж байгаа хэвээрээ. Ажиллаж байгаа хэвээрээ. За ажиллаж байна гэж том ярьж байна. Одоо ихэнх гарч байна. Ахиц гарч байна. Юу штэ Монголын эдийн засгийн хөгжил гэдэг юм уу одоо хөгжлийн ирээдүг би юу гэж ойлгодог гэхээр уул уурхай чухал гэхдээ уул уурхай биш. Дэд бүтцийн асуудал. Одоо хамгийн байгалийн баялагын хувьд бол хамгийн баян Орос орн манай хойд талд байж байна тийм ээ. За нөгөө талаас хамгийн том эдийн засаг хамгийн олон хүн амтай хятад орн манай урд байж байна. Бидний дунд нь байж шít. Одоо энэ хоёрын хооронд бол одоо нэг нөгөөхөөс ухаандаа хятад нь Оросоос түүхийд авал тийм ээ байгалийн баялаг. За Орос нь хариуд нь хятадаас одоо ажуулдрын бүтээгдэхүүн амар хачин Оросд байгаа байхгүй. За нөгөө талаар яг уу гэхэлэр Монголоор дамжуулаад хятад за энэ зүүн урд Азийн орнуудаас Европ руу бас гарах ачаа урсгал байна шүү дээ. Тэрийг бид нэг ингэж авах юм бол одоо бид нар энэ дэд бүтцээс одоо юу гэдэг амар их одоо ашиг олох болцоо. Энэ газар материал авах нь одоо ингэж сүйтгэж экологоо сүйтгэжсэн дөрөв дэд бүтцээс авах болцоо ш. 5 одоо 5 долгож зургатаар харж шин 5 жил ухах цаад зах нь харагдахгүй том нүх харагдаад байгаа ш. Тоосроо хийсэн. 100 жил ухлаар ч яах вэ одоо цаатал нөх нь одоо бүр юу цаад хязгаар нь бүр харагдахгүй ш. А төмөр замч байдаг юм авто замч байдаг юм мөнгө юм шиг байна. Одоо байнгын засаж янзлж явах хэрэгтэй л. Жишээлбэл төмөр зам тийм ээ. Ухаандаа төмөр зам их чухал юм байна л да. Энэ Транссибийн төмөр зам биш үү? Тэрний ачаар л одоо энэ Орос орн Сибирь алс орнтой хөгжүүлээ. Тэрийг одоо дэрэгдээ барьж шүү дээ. Тэрийг дагаад төмөр Транссибийн төмөр замыг дагаад хичнээн олон хот байгуулагдав. Хичнээн үйлдвэр аж ахуйн газар ашиглалтанд оров, уул уурхай ашиглалтанд оров гэл. Одоо тэлжүүлж шүү дээ. Өсөөдгөө тэнд Транссибиас одоо салаалаад баамаам гэж зөндөө барьж шүү дээ. Тэгэхээр дэд бүтцэхлээр зөвхөн төмөр зам биш шүү дээ. Авто зам байж байна, хийн хоолой, нефтийн хоолой, эрчим хүчний шугам одоо харилцаа холбооны шугам гэдэг одоо зөндөө юмнууд байгаа байхгүй юу. Тэгээд дахиж гарч ийн гэж би хэлээд байдгийн учир юу вэ гэхлээр өнгөрсөн оны 6 сарын 23-нд 3 орны тэргүүнээр Ташкентад уулзсан Орос, Монгол, Хятад гурван хооронд байгуулах эдийн засгийн коридор Орос, Монгол, Хятад гурван холбосон эдийн засгийн коридор байгуулах програм гэдэг баримтчид гаруулсан зурлаа. Энэ 32 төсөл бүхий хавсралттай. Энэ ингээд хэрэгжээд эхлэх юм бол одоо юу гэдэг юм тэр дэд бүтцийн чиний яриад байгаа асуудал одоо хэрэгжих тийм болцоо. Их чухал баримтчиг болсон. Одоо энэ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Өдөр дөргөн хэрэгжүүлж эхлэхээр одоо ажиллах хэрэгтэй юм байнамаа. Тэр форум биш үү? Эдийн засгийн форум.
Тэгэхэд Тэр жилийнхээ ярьж байна. тэр жилийн ханга элчин сайд багтаа хийсэн. Тэр форумыг бол дахиад хийх хэрэгтэй гэж би боддیں۔ Дахиад тий одоо Оросын том яг ийм үед бид нар мэдээж хэрэг өнөөдөр гуйхал хэрэгтэй болно шүү дээ. Тэднийг оруулж ирж тэр ашиг сонирхлынх нь ямар байдалтай сонирхож байгаа. Тэр бол айгүй чухал форум болсон юм. Би яагаад гэвэл тэнд нөгөө нэг Би сайн мэддэж шүү дээ. тэр нэг хийсэн болохоор өөрөө яг тэгэхэд айгүй мундаг юм хийсэн байхгүй юу. За тэгэхээр ингээ ханга сайда битэр яриа ирнэ ингээд дуусгачих бас нэг тийм хагас одоо юм дээр ингээд дуусгачих онцгүй санагдаж байна. Тэгэхээр кино гэж одоо нэг сер кино байдаг бол хоёр сер кино болгочих гэж би бодож байна. Тэгээ хоёулаа энэ яриагаа дахиад үргэлжлүүлье. Дараагийн нэвтрүүлгээр дахиад үргэлжлүүлье гэж бодож байна. За эрхэм үзэгчдээ өнөөдөр Соёл кафегийн ээлж нэвтрүүлэг үүгээр төр завсарлаж байна. Дараагийн нэвтрүүлэгт ханга сайдтайгаа яриагаа үргэлжлүүлэх болно. Ингээд нэвтрүүлэхийн төгсөл битэр нэг юм бага насныхаа одоо дурсамжийг бодоод Оюши гитар гэдэг хамтлагийн нэгэн дууг бас сонирхолтой манай үеийнхэнд бас сонирхож магадгүй. Для меня нет тебя прекрасно, но ловлю я твой взор напрасно, как видение неуловимо. Каждый день ты проходишь мимо, как видение неуловимо. Каждый день ты проходишь мимо, а я повторяю вновь. Не умирай, любовь, не умирай, любовь, не умирай, любовь. Если пристальней ты взглянула, и улыбка на миг мелькнула, но в глазах твоих лед и стужа, ведь тебе я совсем не нужен, но в глазах твоих лед и стужа, ведь тебе я совсем не нужен, а я повторяю вновь. Не умирай, любовь, не умирай, любовь, не умирай, любовь. Но в глазах твоих лед и стужа, ведь тебе я совсем не нужен. Но в глазах твоих лед и стужа, ведь тебе я совсем не нужен, а я повторяю вновь. Не умирай, любовь, не умирай, любовь, не умирай, любовь. Но я верю, что день настанет, и в глазах твоих лед растает.